Баяргээ. Гурлийн татвартай холбоотой асуудал дээр бол та зөвхөн нэг үнцгийг ярьж байна л та. Миний хувьд бол дэмжихгүй байсан шалтгаан бол над гурил үйлдвэрлэгчдийн чинь бас хамгаалмаар байгаа байхгүй. Нийгмээрээ л ингээд хит хүн нэмдэг, лөөвчд эдэргээл ингээд яриад идэг. Энийг л ялга салгачих нэг жилийн хугацаа байна. Энийг ялга салгаад оруулаад ирчээ. Тэрнээс Монголын гурилын үйлдвэр хөгжөөсөө Оросын гурилыг шүтээд байгаа юм өөртөө байхгүй. Тэр өнөөдөр тэгээд харин байнгын хорон дээр энэ нэг тогтоол гараад тэр шудраг өрсөлдөөнийхөө юмыг хянаа гэж байгаа юм билээ. Тэгээ би бол тэр утгаар нь бол одоо дэмжиж байгаа гэж ингэж хэлэх гэж. Нэгт хоёр тань хэлцэж байгаа асуудалтай холбогдуулаад гурван юм байна. За зуншлах сайнгүй байна. Хөрсөн дээрээ 50 хүртэл халж байна. Энэ бол яг нөгөө Улаанбуудaan тариалтанд яг өнөөдрийн хувьд бол маш их сөргөөр нөлөө үзүүлж эхэлнэ. Тэгээ энэний хариу арга хэмжээ одоо байгалийн эсрэг яалтай байлаа. Гэхдээ одоо нөгөө үүлэнд нөлөөлөх, буудах ийм хариу арга хэмжээнүүд юу н авж байгаа юу гэдгийг нэгдүгээр сая зүүн талаараа ингээ явлаа. Бас тийм одоохондоо айтайхан л байна. Гэхдээ ер нь цаашдаа бол хэцүүч магадгүй байдалтай байна. Нэгт. Хоёрт сая зүүн бүсээр явхад нэг асуудал гарч ирж байгаа нь энэ үйлчлэлтийн бэлтгэл ажлыг хангахад ялангуяа мал аж ахуй одоо малчид бол малаа эртхэн борлуулж мөнгө болгож цааш нь хийх асуудал. Гэтэл яг зөрөөд энэ мах экспортлдог компаниуд энэ мах бэлтгэгч нарын хооронд нэг үл ойлголцол ер нь олон жил болж байгаа юм билээ те. Цүнхний буюу зөвшөөрөлтөй компаниуд килограмм тутмаас нь мөнгө авдаг. Одоо адууны мах зүүн бүсэд 8500 байсан бол сая бид нарыг очиход 6500 болцсон. Нэг одоо адуунаас нэг 120-30-ын дундаж хилтэй адуу гэж бодоход 300-аад мянган төгрөгөн зүгээр л зөвшөөрөлтөй компанийн нөхрийн карманд ордог. Малчинд ямар ч өгөөж байхгүй нэг юм юм. Тэгэхээр энийг ер нь хөдөө аж ахуй яам та одоо маш сайн анхаарч нэг талд нь гаргахгүй бол ер нь ингээд нэг өжгөрцсөн нэг юм хөгийн юм малчтыг шулдаг нэг юм бор явцсан билээ шүү гэд. Энэ дээр ер нь та ямар мэдээлэлтэй байгаа гэж асууж. Гуравдугаарт одоо үе үеийн сайд нарт л ярьж энэ нотрын бүс нутгийн асуудал. Мэдээж улс орныг хэцүү үед энэ нотрын бүс нутгийг ашиглах нь зүйтэй. Гэтэл яг отрын бүс нутгаар ажлын хэсэг гаргаад байнгын хорооны одоо ажлын хэсэг гаргаад ахлаад ингээ явсан. 10 хэдэн отрын бүс нутгийн зарим нь нэлээдгүй дийлэнх нь бол баймаар байна гэдэг ийм зүйл. Зарим нь бол отрын бүс нутгаас гармаар байна. Гармаар байгаад энэ булганых, энэ говь сүмрийн малхих, манай Хинтээ аймгийн Хэрлэн Баян улааных. Хэрлэн Баян улаан бол бүр улсын хэмжээнд бүр 200 мянган га маш том нутагтай. Тэгээ тэнд яг одоо өнтөө байсан ч хүн шавж идэг, цаг өндөрсөн ч хүн шавж идэг. Тэгээ энэ бол ингээд 20 жил явцсан. Маш их малын халдвар төвчний голомт булгаа ийдсэн. Тэгээ энийг нэг жоохон багасгаач гэдэг юм ярьсан. 4 номер инкерсэ дөрвөлээ. За энэ жилийн цаг уурын байдалтай холбоотойгоор өвлжилтэнд тодорхой хэмжээнд хүндрэл учрна. За Улаанбуудаа 150 мянгаас наашгүй дутна. Төмс хүнсийн ногоо дутна. Тэгэхээр 26 оны төсөв дээр тодорхой хэмжээний их усруудыг тавьж ийн хүнсний аялагч байдлыг хангах чиглэлээр байнгын хор арга хэмжээ санаачлахаар дэмжиж өгөх баяртай байна. Махны зөвшөөрөлтөй холбоотойгоор мах зөвхөн экспорт хийх эрх бүхий үйлдвэрүүд экспорт гаргаж байгаа. Тэгэхээр тухайн аль оронд экспортлж холбоотой тухайн орны мал имлэг, хорой цэрийн байгууллага ирээд магадлан итгэмжил хийдэг. За жишээл одоо ойрхон доронтой орнууд гарахад бол тэр стандарт нь тэдний шашны тэр халаал стандартын дагуу бэлтгэн нийлүүлэгдэх техник технологи тэр дүрм журмыг биелүүлсэн байх ёстой гэх мэтчлэн. Мөн бүгд хятад улс махны нэлээд томоо худалдаа авагч мөн хятадын хорой цэрийн байгууллагууд өөрсдийн магадлан итгэмжлийн дагуу авдаг. Тэрнээс мах гаргая гэсэн болон гаргаж болцоо байхгүй. Дандаа үйлдвэр аргаар бэлтгэгдэж итгэмжил авсан аж ахуйн гэж байна. За отрын бүс нутгийн асуудал. Отор гэдэг маань өнөөдөр нийт бэлчээрийн 70 гаруй хувь үндсэндээ бэлчээрийн гүнзгий дороотолд орсон ургамлын ургац гарц эдмүр сайтаа ургамлын нэр төрөл цөөрсөн. Отрын бүс нутаг нэг талдаа нүүдлийн мал аж ахуйд эрсдэл учирсан нөхцөлд мал аж ахуйг авч гарах, нөгөө талдаа бэлчээрийн ургамлыг хамгаалахын бодлого давхар хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр бид энэ отрын бүс нутгийг хашаа сарвч худаг ус тэнд байгаа дэд бүтцийг
сайжруулж чанаржуулах энэ арга хэмжээг тооцоо судалгаа хийгээд хэрэгжүүлээ явж байна. Нөгөө талаар Отрын бүс нутгаас одоо яг гаргая гэж хэлэхэд бол эрт байна. Ахаад наривчлсан тооцоо судалгаагаа хий. Мэдээж байгаа тодорхой их усрын хүрээнд бид ажил албаа зохион байгуулж байгаа. Улсын хэмжээнд 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг энэ Отрын бүс нутгийн менежмент зохион байгуулалт тэр бэлчээр ашиглалт хамгаалтын ажлыг л хариуцаа явьж байгаа. Хүн хүч, техник, санхүү хаанаач хүрэхгүй ийм байдалтай л байгаа. За хариу арга хэмжээ буюу энэ халдааг тэмцэхүүхэд байгаль орчны яамдаа бид нар хүсэл тавьсан. Байгаль орчны яам шаардлагатай хэмжээний нэг үүлэн нөлөөлөх сум пуужингийн нөөцийг хангалттай бүрдүүлсэн. Одоо яг таатай нөхцөлийг хүлээгээд экспедицүүд үргэ авчихсан. Ингээд ажиллахад бэлэн байдалтай байгаа. Харамсалтай нь олигтой хурын үүлийн фронт орж ирэхгүй, үүсчихгүй байгаа. За энэ бол бэлтгэл ажлууд нь бол хангагдаад хүлээж байгаа гэдгийг хэлье. За энэ би ахаал нэг зүйл хэлмээр байна. Энэ хариу арга хэмжээнд дээр энэ ургамал хамгааллын төмөн арга хэмжээ байдаг. Харамсалтай тэр манай энэ яамда тусалд дэмжих ёстой энэ мэрэгжлийн шинжилгээ ухааны байгууллагууд чинь бүгд өөр харьяанд. Хөдөө аж ахуйн салбарын нэгдмэл энэ бодлогыг л зохис байдлыг л бүрдүүлж өгөхийг одоо би дахин л одоо байнга орондоо санал тавиад байгаа. Энэ ч халтын эсрэг арга хэмжээнүүд байна. Ургамал хамгааллын ургамлын бордооноо шингэн бордооноо зачих ёстой болж байна. Агр технологи шинэ арга ухаан байх ёстой болж байна. Бүтэн жил боллоо. Нэг өгүүлбэрч би сонсоогүй хүрээлэнгүүдээс. Хөдөө аж ахуйн салбарт та ийм анхаарах ёстой. Ингэж ажиллах ёстой. Ийм одоо малын үржил селекц, ийм ургамал хамгаалал, энэ ийм шинэ үрс хорт. Ийм шинжилгээ ухааны юм байхгүй. Тэр энэ нэгдмэл Илдвэр батгшин тодруулъя. Тий, таны яг энэ ярьж байгаа шинжилгээ ухааны байгууллагуудыг нэгтгэхэд одоо энэ явахыг бол би өөртөө 100% дэмжинэ. Одоо яамны зүгээс энэ асуудлаа байнгын хороонд оруулаад байнгын хороо эндээс шийдвэр гаргадаг тэр процесс нь яаж явах юм бэ? Энэ одоо нэг хөдөө аж ахуйн байнгын одоо шинжилгээ ухааны байгууллагыг тэнд тэсгүүр юм нэгтгэж юу яг яах гэдэг. Энэ шинжилгээ ухааны байгууллагуудыг ингээд нэгтгэхэд нэг энэ боловсролын яам, аль яам ч үл ингээд хамж аваад байдгийг бол би бас эсэргүүцдэг хүмүүсийн нэг одоо буруу гэж боддог хүмүүний бол нэг. Тэгэхээр яамны зүгээс энэ одоо байнгын хороо руугаа ийм асуудлуудаа оруулвал байнгын хороо яаж дэмжих ёстой тэр хүрээнд нь бол одоо дэмжихэд бэлэн байгаа. За наад мал махны асуудал чинь та их л хөндий хариулж байна да. Яг газар дээрээ наадах чинь нэг хэдхэн компани монополийн асуудал, цаана асар их мөнгө явдаг, дунд нь малчид хохирдог, урд нь явж исэн юмыг нэг хэдэн монополууд л яах гээд байгаа юм билээ дээ. Яг одоо асуудлын гүн ухвал би таныг ухаж үзээсэй гэж. Үхэлж юм да. За Батэрдэн гишүүн асуулт асууя.